1 м 50 см хүрэхгүй өндөртэй 80 кг жинтэй 5 хүүхдийн ганц бие их нэмэгтэй олон эрчүүдийг ээлж дараалан бүхэлд хүргэж тэднийг эхнэр хүүхдээ хаяхад хүргэснээс гадна зарим нь бүр учир битүүлэг байдлаар амнасаа алджээ. 6 жилийн хугацаанд тэрээр мэрэгжлийн төвшний уруу татах аргаар урих занх нэхэж Японы хэвлэл мэдээллээр хамгийн хорон эмэгтэй хэмээн нэрлэгдэх болсон юм. Энэ бүсгүйтэй ижил төстэй Канаe Кижима гэх бүсгүйн түүхийг бид өмнө нь өгүүлж байсан билээ. Хажиргалтай нь гарын цуснд бодогдсон энэмхтэй цаазын тавцан дээр бус харин шоронд хоол идэж байхдаа хоолндоо хахаж нас барсан нь үнэхээр ёжтой төгсгөл байлаа. Энэ домог мэд хэрцгий эмэгтэй бол Миюки Уэда. Тэрээр 1973 оны 12 дугаар сард Японы хүн ам хамгийн цөөнтэй муж болох Тотори аймагт төрсөн. Түүний хүүхэд нас огтхонч аз жаргалтай байгаагүй. Эцэг нь барилгын ажилчин харин ээж нь үргэлж тод будалттай явдаг зартай явдалтай нэгэн байж хуршүүдийн дунд байнга илтгэв сургалт тараан үнээс нь болж эцэг их нь байнга маргалддаг байсан. Миюки багасаа хулгай хийх зуршилтай байсан бөгөөд хөрш айлуудаар орж эд зүйл сулгаалаад түүнийгээ найз нартай бэлэг болгон өгч өөрийнхөө нэр хүндийг баттгадаг байсан. Анги нэгт хүүхдүүдийнх нь эцэг их хүүхдүүдтэй түүнтэй ойртохгүй байхыг анхааруулдаг байж 1988 онд Миюки хувийн ахлах сургуульд элсэн орж совилхуун чиглэлээр суралцсан ч хичээлдээ огт сонирхолгүй байсан тул 2 дахь жилдээ сургуулиа орхив. Гэр бүлээсээ зогтохын тулд тэрээр ганцаараа Осака хот руу явж эхэндээ зөвхөн үйлдвэрт төр ажлуудад олж хийдэг байлаа. Яг тэндээ тэрээр анхны нөхөртөөгөө танилцсан нь өөрийгөө хамгаалах хүчний цэрэг байсан. 1990 онд дөнгөж 18 настайдаа Миюки гэрлэж 1993 онд нэг хүү, 1996 онд нэг охин төрүүлжээ. Гэвч 2 дахь хүүхдээ төрүүлсний дараа энэ гэрлэл төгсгөл болж Миюки хүүхдүүдийнхээ асрамжийг авсан бол байшин нь хуучин нөхөрт нь үлдэж харин нөхөр нь сар бүр их хэмжээний хүүхдийн тэтгэмж төлөх үүрэг хүлээсэн байна. Гэр оронгүй болсныхаа дараа Миюки 2 хүүхдийн хамт Тотори аймаг руу буцаж гэрлэлт зуучлалын агентлагт бичиг хэргийн ажил хийж эхэлжээ. Энэ үеийн түүний хувьд дараалсан цохилтуудын үе байв. Эцэг нь нас барж ах нь ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж амьдралын дарамт түн дээр улам хүн дээр туссан юм. 1997 оны 12 дугаар сард тэр өөрөөсөө 14 насаар ах нэгэн компани ажилтнтай танилцж дараа жил нь дахин гэрлэв. Улмаар дахин 2 хүүхэд төрүүлж 4 хүүхдийн эх болсон байна. Тэрээр амьдралаа шинээр эхлүүлэхээр Хамаатныхаа жижиг ресторанд эзэн нь болж авсан ч нөхөр нь түүнийг олон үйлчлүүлэгчтэйгээ харилцаатай байсныг олж мэдснээр дахин салалт болсон. Ресторанч муу удирдлагын улмаас нампуурав. Ингэж 2004 онд түүний 2 дахь гэрлэлт төгссөн байна. 4 хүүхдээ ганцаараа өсгөхийн тулд Миюки илүү өндөр орлого олох зорилгоор Тотори аймагт нэгэн бааранд зочдод үйлчлэх хөгжөөгч эмэгтэй өөр үгээр ширээний хүүхнээр ажиллах болжээ. Шудраг хэлэхэд царай муутай 1 м 50 см ч хүрэхгүй өндөртэй 80 кг жинтэй түүнийг уламжлалт ойлголтоор ширээний хүүхэн гэж хэлэхэд бэрх. Гэвч тухайн баарны хэв маяг нь бүдүүн, махлаг, дур булаам төрхийг илүү үздэг байсан нь түүнд яг тохирч байв. Түүнээс ч илүү чухал нь Миюки бусдад сэтгэл зүйн үнцийг өгч чаддаг байлаа. Сайхан өгтөө арга эвтэй хүнийг аргадан тайвшруулж чаддаг, сайн сонсогч байсан тул үйлчлүүлэгчдэд маш таатай сэтгэл төрүүлж, байнга шилдэг ажилтнуудын тоонд ордог байсан. Тэрээр үйлчлүүлэгчтэй аажмаар хувийн амаргаа болгож, гайхалтай цагийн менежментийн ачаар 2004-өөс 2009 оны хооронд олон эртээ зэрэг үерхэж, тэдний олонх нь үнэхээр эхнэр хүүхдээ орхиход хүрсэн. Яг энэ үеэс эхлэн түүнтэй холбогдсон эрчүүд учир битүүлэг байдлаар нэг нэгээрээ нас барж эхэлжээ. Эхний хохирогч нь 42 настай Йомиури Шинбүн сонины сурвалжлагч Таникава Цутому байв. Таникава 2001 онд Миюкитэй түүний ресторанд танилцсан байдаг. Тэр үед Таникава аль хэдийн гэр бүлтэй байсан ч Миюкид гүн татагдсан байна. 2003 онд Миюки 2 дахь нөхрөөсөө салсны дараа Таникава эхнэр хүүхдээ орхин түүнтэй хамт амьдрах болжээ. Миюкиг баярлуулахын тулд өндөр орлоготой байсан Таникава санхүүгийн хувьд бүрэн хараатуулж, энэ тэндээс зээл авч, бүр өндөр настай эцгийнхээ тэтгэврийн мөнгийг хүртэл шавхсан нь эцгийг нь ихэд урлуулж, улмаар харилцаагаа таслахад хүрчээ. 2004 оны 5 дугаар сарын 13-нд Таникавагийн цогцос ийм бүү шугамын төмөр зам дээрээс олдсон бөгөөд галт тэрэгэн дайруулж нас барсан нь тогтоогдов. Харин ойролцоох хайрцаган дээр түүний бичгийн хэвтээ Миюкитэй танилцсан нь миний аз жаргал би жинхэнэ хайраа оллоо гэж бичсэн байна. Мөн сонины тэмдэглэлийн дэвтэрт нь дараах хүүхдээ төстэй амиа хорлох захиа олдсон байдаг.
Үүнд бичгтээ би өөрийгөө хүн бүхэнд жигшүүлж та нарт төвөг учрууллаа хэмээсэн байна. Өөр хүнтэй хайр сэтгэлийн холбоо бас санхүүгийн дарамт зэрэг нөхцөл байдал мөн эхнэрийнх нь хүүтэй хандлага зэргийг харгалзан үзээд цагдаа нар эцэст нь үнийг амиа хорлсон хэрэг гэж дүгнжээ. Энэ үед Миюки аль хэдийн жирэмсэн байсан бөгөөд Таникаваг нас барснаас 2-7 хоногийн дараа 5 дахь хүүхдээ төрүүлсэн байна. Харин уг хүүхдийн эцэг хэн байсан нь өнөө хүртэл нууц хэвээр үздсэн. Харин 2 дахь хохирогч нь 25 настай хамгаалтын ажилтан Фурута Шиничи байлаа. Тэр Таникаватай ойролцоо үед Миюкитэй танилцсан бөгөөд Миюки тухайн үед хоёулантай нь зэрэг үерхэж байж. 2005 онд Таникава нас барсны дараа Фурута Миюкигийн түрээсийн байранд нүүж орсон бөгөөд тэндээс түүний амьдрал жинхэнэ там болж эхэлсэн. 25 настай Фурутагийн хувьд Миюки болон түүний 5 хүүхэд бас 4 нохой 5 муурыг бүгдийг нь ганцаараа асрах хүнд ачааг үүрчээ. Байшин дүүрэн хог овоорсон яг л жижиг хогийн цэг шиг байдалтай байсан аж Миюки гэрийн ажил огт хийдэггүй тул бүхнийг Фурута ганцаараа хийдэг байсан. Үүгээрч зогсохгүй Миюки түүний цалинг бүрэн авч байнга зодож үгээр доромжилдог байсан гин. Гэсэн ч Фурута тэссээр байж бүр Миюкигийн шахалтаар 460 мянган йений өрийн бичиг гэсэн хуурамч гарын үсгтэй бичиг хүртэл бичиж өгчээ. 2007 оны 8 дугаар сарын 18-нд тэд хүүхдүүдийн хамт Тоторигийн элсэн махар руу явсан бөгөөд тэр өдөр Фурута учир битүүлгээр алга болсон байна. Хожим нь түүнийг живж нас барсан байдалтай олов. Миюки хэлэхдээ тэр хүүхдүүдэд хясаа ухаж өгж байгаад санамсаргүй усан дуунсан гэж тайлбарласан ч Фурутагийн ах нь тэр огт сэлж чаддаггүй байсан хэмээн баталсан байна. Гэсэн ч шууд нотлох баримт дутмаг байсан тул цагдаа нар хэргийг санамсаргүй живсэн хэмээн хаажээ. 3 дахь хохирогч нь 41 настай цагдаагийн ажилтан Фужита Ицуки. 2007 оны 10 дугаар сард Фужита нэгэн хэргийг шалгах явцдаа баарнд ажиллаж байсан Миюкитэй танилцжээ. Алдартай мөрдөгч царайлаг энэ цагдаа удалгүй гэр бүлээс гадуур харилцаанд татагдан орж Миюкигийн төлөө бүх хадгаламжаа өрж бүр өрөнд орсон байна. Харилцаа нь ичлэгдсэний дараа түүний эхнэр цагдаагийн газарт дайран орж шууган дарсан бөгөөд Фужита удирдлагаасаа анхааруулга авч нэр хүндээ бүрэн алдав. 2008 оны 2 дугаар сард түүний цогцос ууланд дүүжлэгдсэн байдалтай олдсон бөгөөд нас барсан шалтгааныг боомлж амиа хорлсон гэж тогтоосон байна. Хэргийн газарт цаасан дээр зөвхөн түүний өөрийнх нь бичээс байсан тул цагдаа нар үүнийг хэд их сэтгэл зүйн дарамтаас үүдсэн амиа хорлолт хэмээн дүгнжээ. Фужита Миюкитэй танилцсаас хойш ердөө 4 сарын дараа амнасаа алдсан байдаг. Дараачийн 4 дахь хохирогч нь 47 настай ачааны машины жолооч Фумибэ байлаа. Тэр мөрдөгчтэй ойролцоо үед Миюкитэй танилцсан бөгөөд түүний ганц бие олон хүүхэдтэй ээж гэсэн дүрд уярж нийтдээ 2.7 сая йен зээлдүүлжээ. Миюки 2009 оны 3 дугаар сард зээлийг нь буцаан төлнө гэсэн өрийн бичиг хүртэл бичиж өгсөн байна. Гэвч 2009 оны 2 дугаар сард Миюки Фумибэгэнд оройн хоол идээд явсны дараахан Фумибэ гинэд ухаан алдаж улмаар гэрийнх нь ор хөнжил шатсан хэрэг гарчээ. Аз болоход хөршин цаг тухайд нь аварсан байна. Харин 2.7 сая йений өрийн бичиг тэр үед алга болсон байна. Үүний дараа Фумибэ хинэгэн өөрийг нь алах гэж оролдсон байж магадгүй гэж сэжиглэв. Эдгэрснийхээ дараа Миюкигээс мөнгө нэхэх үедээ Миюки машин борлуулагч жиртээ давхар үерхэж байсныг олж мэдсэн байна. 2009 оны 9 дугаар сард өрзөлийн асуудлаас болж маргалцсны дараа бас л Фумибэ сургаггүй алга болов. 4 дугаар сарын 11-нд загасчид түүний цогцыг эргээс 600 м-ийн зайтай олсон байна. Шүүх задлангийн дүгнэлтээр түүний биед унтуулах эмийн улмөр илэрсэн бөгөөд усанд унахаас өмнө ухаангүй байсан нь тогтоогдсон юм. Цагдаагийн мөрдөн шалгалтаар Фумибэ алга болохоос өмнө Миюкитэй хамт дэлгүүрээс хоол ундаавсан мөн хяналтын камерын бичлэгт цогц хаягдсан орчимд Миюки байсан нь тодорхой болов. Үүний үндсэн дээр цагдаа нар уух юмд нь эм хийж дараа нь далаад шидсэн байж болзошгүй хэмээн сэжиглсэн байна. Харин 5 дахь хохирогч бол 57 настай цахилгаан барааны худалдаачин Мотояма Хидэки. 2009 оны 8 дугаар сард Миюкид 530 мянган йений үнэтэй цахилгаан бараа зарсан байна. Миюки төлбөрөө хойшлуулна гэж хэлсэн ч бодит байдал дээр тэдгээр барааг хуучин барааны зах дээр зарж бэлэн мөнгө болгожээ. 2009 оны 10 дугаар сарын 6-нд Мотояма мөнгө авах гэж яваад алга болсон. Харин маргааш нь түүний цогцыг мааны голоос олжээ. Шүүх задлангийн дүгнэлтээр мөн л унтуулах эмийн улмөр илэрсэн байна. Хяналтын камерын бичлэгт хэрэг болохоос өмнө Миюки бүсгүй Мотояматай өглөөний цай хамт ууж бүр хүүхдүүдэд агуулan мааны голын орчимд газрын байршил тандаж явсан нь харагдсан бөгөөд энэ нь Фумибэгийн хэрэгтэй бараг ижил арга байжээ.
Харин эцсийн 6 дахь хохирогч нь 58 настай хөрш Казуми Тагучи байв. Тэр харвалтын улмаас ажлаа алдсан төрийн тэтгэмжээр амьдардаг хүн байсан. Тэр Миюкигийн гэрийн эсрэг талд амьдардаг байж 2009 оны 9-р сард Тагучи Миюкигийн машиныг зээлж аваад осолд орсон байна. Түүнд 80 мянган йений нөхөн төлбөр өгсөний дараа Тагучи Миюки татагдан анхааралтай хандаж эхэлжээ. Мөнгө зээлдүүлэхээс гадна гэрийн ажил хүүхэд асрахтанд тусалдаг болсон байна. Миюки харин Тагучид орж ирдэг төрийн тэтгэмжийг нь дансанд нь ормогц өөртөө авдаг болов. 2009 оны 10 дугаар сарын 27-нд Тагучи гэртээ ухаангүй байдалтай нас барсан байна. Шүүх задлангийн дүгнэлтээр түүний ходоодноос унтуулах имийн улмөр илэрсэн ч тэр өмнө нь удаа хугацаанд унтуулах им хэрэгэлдэг байсан тул цагдаа нар үүнийг өвчний улмаас нас барсан гэж үзэн хэрэг үүсгээгүй ажээ. Эдгээр олон эрчүүд Миюки татагдан амиа алдсаар байсан юм. 6 эрэхтэй 6 жилийн хугацаанд учир битүүлгээр нас барсан бөгөөд бүгд Миюки Уэдатай холбоотой байсан. Эцэст нь цагдаа нар нэг газар цувран амиа алдаж буй эрчүүдийг анхааралд авсан юм. 2009 оны 11-р сард Миюкиг нэгэн эмэгтэй найзаасаа 1 сая йенийг залилсан хэрэгт баривчилжээ. Цагдаа нар мөрдөн байцаал хийх явцад Миюки сүүлийн 3 жилийн хугацаанд 8 удаагийн залилангийн хэрэгт холбоотой байсныг илрүүлсэн байна. Мөн тэрээр 46 настай машины борлуулагч Ичижима Андотой хамтран залилан хулгай хийхэд оролцсон нь нийт 5 сая йенээс дээш хэмжээний хохиролтой байж. Энэ Андогийн чинь мөн л Миюкид өргөдүүлсэн. Мөрдөн байцаалтай явцад унтуулах юм хаанаас авсан бэ гэдэг асуулт бүх хэрэгүүдийн нээлт болсон юм. Миюкитэй ойрын танил байсан эмнэлгийн хосууд түүнийг нойргуудж байна гэж хэлээд унтуулах юм авахыг байн хүсдэг гэж баталсан байна. Ими найрлага нь харин амиа алдагсдын биес илэрсэн бодистой яг таарж байлаа. Мөн цагдаа нар хяналтын камерын бичлэг, машин доторх камерын бичлэг зэрэг олон нотлохоог ашиглан Миюкиг цуврал аллах үйлдсэнийг тогтоосон юм. Эцэст нь шүүхээс түүнд цаазын ял оноосон байдаг. 2012 оны 12 дугаар сард түүнд цаазын ял оноосон юм. Миюки давж заалдах хүсэлт гаргасны дараа 2017 оны 7 дугаар сард Хирошимагийн дээчүүх анхны шийдвэрийг хിവэрүүлдэж Миюкиг цаазын ялаа хүлээлгэхээр Хирошимагийн хорих ангид саатуулжээ. Бүх хүн Миюкиг бас нэгэн алдарт эрчүүдийг уургалан хөнөөгч Каная Гижиматай адил шоронд төвчээртэй суух болов уу гэж бодсон ч харин юр бусын явдал тохиож. 2023 оны 1-р сарын 10-нд Миюки хоолндоо хахаж амьсгал хурах шахсан боловч яаралтай тусламжийн ачаар амьд гарсан байна. Гэвч 4 хоногийн дараа 1-р сарын 14-нд дахин хоолндоо хахаж эцэст нь амьсгал нь боогдсноор нас баржээ. Түүний сүүлчийн хоолнд будаа, шарсан гомин, шарсан өндөг зэрэг энгийн хоол байсан. Эмчнэр үнийг хоолойны хөгшрөлт мөн илүүдэл жинтэй холбоотой байж магадгүй гэж таамагласан бөгөөд цагдаа нар уг хэргийг санамсаргүй осол хэмээн хааж. Үнэхээр итгэмээргүй 6 хүний амийг хүнээсэн хүн ийм байдлаар амьдралаа дуусгасан нь хачиргалтай. Энэ эмэгтэй дунд болоод ахмад насны эрчүүдийн сэтгэл зүг ойлгох өндөр чадвартай нэгэн байж эрчүүд зөвхөн залуу сайхан төрхөнд бус намхан хэд тарган цараймуутай бохор байлаач сэтгэлийн халамж өгч байвал хинлүүж тэмүүлж бас хиндэж бүхнээ зориуж болохыг энэ хэрэгээс харж болно.